ивент итгэгч зогийн дээд зочин бууз. Нэвтрүүлгийн ивент итгэгч зогийн дээд зочин бууз. Нэвтрүүлгийн ивент итгэгч зогийн дээд зочин бууз. Сайн мэцхан өрхөмдөд үзэгчдээ та бүхэндээ сайхан амралтын өдрүүдийн мэндийг хүргэж байна. Доржийн гудамж нэвтрүүлгийн маань та бүхэн дээрээс бас нэгэн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Ингээд манай нэвтрүүлгийн маань хойморт Америк нэгдсэн улсын For Life компани дистрибьюторууд хүрэлцээрсэн байгаа. Тэгээд та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Сайн байна. За баярлалаа. Тэгэхээр нэвтрүүлгийнхээ та бүхэн өөрсдийгөө танилцуулахгүй юу? За үзэгч түмнийхээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Төвшин Жаргал гэдэг For Life компани президент Айман Цолтой эдийн засгийн мэргэжилтэй юм байна. Намайг Нас Тогтох гэдэг For Life компани интернэшнл Айман Цолтой хүний их хэмжих мэргэжилтэй. Намайг болохоор Баяр Хөм гэдэг хүний их хэмжих мэргэжилтэй For Life компанид ажилладаг юм залуу байна. Намайг Нэргүү гэдэг эдийн засгч мэргэжилтэй For Life компани интернэшнл Айман Цолтой юм. За баярлалаа. Тэгэхээр та бүхний одоо цолыг сонсоход үзэгчид маань ер нь юуны тухай ярих гэж байгаа ойлгож байгаа бах те сүлжээний бизнесийн талаар ярих чинь гээд. Гэтэ бид нар өнөөдөр одоо Доржийн гудамж нэвтрүүлгээрээ ямар нэгэн бүтээгдэхүүн үйлчлэгээ бас сурталчлахгүй зөвхөн сүлжээний бизнесийн талаар үзэгчтэй бас тодорхой ойлголтыг өгье гэж зорж байна л даа. Сүлжээний бизнес бас Монгол улсад орж ирээд нэлээдгүй хугацааг өнгөрчлөө те. Тэгэхээр үзэгчид маань бас мэддэг үзэгчид байгаа бас жоохон буруу ойлголттой явж байгаа хүмүүс ч бас цөөнгүй байдаг. Тэгэхээр ер нь сүлжээний бизнес Монголд орж ирээд бас багагүй хугацаа өнгөрсөн одоо дэлхийн бусад улсуудтай харьцуулахад энэ бизнесийн хөгжил Монголд ямар түвшинд явж байгаа юм бол? За тэгэхээр бид нэр бүгдээрээ та бүхэн сая харлаа. Өөр мэрэгжилтэй тий одоо амьдралын өөр замж явж ирсэн. Гэхдээ бид нарыг өнөөдөр энэ цуг суулгаж байгаа нэг үзүүр бол сүлжээний бизнес хийд юм байгаа бүгдээрээ. Тэгэхээр яагаад энэ сүлжээний бизнест орчвоо тий гэдгийг талаар ярих юм бол хүн болгон өөрийнхөө түүхийг ярих бах тий. За миний хувьд гэх юм бол би эдийн засгч мэргэжилтэй 1996 оноос л хойш хувийн хвшилд ажиллаж байлаа, төрийн байгууллагч ажиллаж үзлээ. Ер нь сүүлийн 10 гаруй жил бол дандаа хуваараа одоо бизнес эрхэлж ирсэн тийм. Тэр дундаа бол хүлэмжийн аж ахуй тэгэл одоо хувийн эмнэлэг гэл олон салбарт ажиллаж үзсэн л дээ. Гэхдээ мэдээж хүн болгон сайхан амьдралыг л хүсдэг. Яавал сайхан амьдрах уу? Яавал одоо дутагдах ачигдах зүйлгүй, сэтгэл санаа амар амгалан тэгэл эрүүл сарвал амьдрах уу гэдэг. Тэр л одоо эрэлхийл хүн болгонд байдаг байх гэж боддیں۔ Яг тэрний үндсэн дээрээс л би одоо сайхан амьдрахын тулд надад ямар бололцоо боломж байгаа вэ гэдгийг л бүхэл одоо бололцоо боломжоор ашиглаж явж ирсэн л дээ. Тэгэл одоо урд нь хийж исэн ингээд ажлуудаа бодоод үзэхэд бол ингээд бид бүгд мэдэн штэ залуу улсууд ингээд за зөв хийх үү гэж бодож байгаа л за надад чи хамгийн ойрхон одоо боломж юу вэ? Ер нь бол би одоо эдийн засгийн асуудлаа шийдэхин тулд би нэг ер нь бизнес эрхлүүл зүгээр юм байна гэж бүгд л нэг өөрөөр ингэсэн бизнестэй болдог тий. Яг тэрний нэгэн адилаар би хувийн бизнес эрхэлж ийсэн. Гэхдээ бол би энэ хүлэмжийн аж ахуй эрхэлж ийсэн л да. Одоо хүртэл манад байдаг л да. Одоо энэ хонхорд 3.5 газар хүлэмжийн аж ахуй эрхлээл. Тэгэл эхний үед бол мэдээж би чи эдийн засгч мэргэжилтэй хүн чи юу тариа ногоо тарих тий. Тэрнээс чинь хол хөндөй тэгэл одоо өөрөө чадахгүй юм чи хүн аваад ажилуулж байгаа. Тэгэл хүн аваад ажилуулангууд л бас хүмүүс чинь бас тэр болгон санснаар ажиллахгүй. Үр дүн тэр болгон санснаар гарахгүй. Тэгэхээр нь яаж юм гэхээр өөрөө ажиллаж эхэлж байгаа юм. Өөрөө нөгөө эдийн засгч мэргэжилтэй хүн чи өөрөө яаж өгөрцөө тарьдгүү, яаж помдэрийг тандгүү гэл бүгдийг нь өөрөө суралцаал тэгэл тэр хүлэмж рүү ороод тэр зуны халуунт чинь тэгэл өглөө 5 цагт босоод тэр нарийн ногоонуудыг хураагаал 7 цаг гэхэд барс дээр авчирал одоо энэ рестораны эзэд энэ одоо худалдаачдад өгөх ёстой. Тиймэрхүү л ажил хийж исэн л да. Тэгээ бас хажуугаар нь хувийн бизнес эрхэлж исэн, эмнэлэг ажиллуулж исэн. Тэгвэл ингээ урд нь хийж исэн юм ингээ хараад тахт бол дандаа бид нар өөрснөө зүтгэжээж 100% тэнд цагаа зарцуулж ээж одоо үр дүнгийн үздэг. Гэтэл одоо бид нар үргэлж цагаа одоо бизнестэй зарцуулаад чаддгүй. Тэгээ дээрэс нь ингээд зарцуулаад зүтгээд байгаа мөртлөө бидний нөгөө хүсэж байгаа сайхан амьдралыг бий болгох эдийн засгийн бааз сурыг бий болдгоо. Тиймэрхүү байдал байдаг байсан л да. Тэгж жагаад ер нь одоо яавал одоо амьдралаа илүү сайхан байлгах уу? Яавал одоо эдийн засгаа нэмэгдүүлэх үү гээл тэгэл тэр бололцоо боломжийг хайж авч байгаа л энэ бизнестэй учирсан л да. Тэгээд тэрнийхээ зүр шимийг үзээ явж байгаа тийм. Тэгэхээр энэ бизнест би одоо 3 жил хэрэг ажиллаж байна. Тийм. Тэгээд одоо 1000 гаруй хүний багтаа
олон хүнтэй хамтарч ажиллаж байна. Тэгээд манай хүмүүс ч гэсэн одоо өөрийнхөө энэ бизнест яаж хөл тавьсан түүхээс бас хуваалцах байх та нартай. За тэгээ. За би өөрийнхөө тухай бас товчхон мэдээлэл өгье те. Тэгэхээр би бол одоо дээд сургуулаа төгссөнөөс хойш бол төрийн албанд одоо орж ажиллах хүсэл эрмэлзэлтэй байсан. Тэгэхээр төрийн албанд орж ажилласнаас хойш 6 жилийг одоо татврын улсын байцаагч гэсэн одоо албан тушаал дээр 6 жил ажилласан байдаг. Тэгээ яг тухайн үед татврын одоо улсын байцаагч гэдэг төрийн албан хаагч гэдэг энэ нэр хүндтэй те хариуцлагатай энэ албан тушаал дээр очихын залуу хүний хувьд бол миний хүсэл байсан л да. Ингээд нөгөө одоо хүсэж исэн ажил дээр очлоо тухайн ажилдаа одоо шамдан зүтгэлээ. Ингээд ажиллах явцдаа одоо тухайн ажилдаа өшөө илүү суралцаад те явж сүүлдээ юу ойлгосон бэ гэхээр энэхүү ажил маань миний одоо намайг яг аав ээжийн маань ирээдүй рүү те аав ээжийн маань одоо байгаа тэр ирээдүй рүү аваачих юм байна гэдгийг би ойлгосон юм. Тэр маань юу гэхээр мэдээж бид нар одоо бүхэн мэдэн монголчууд маань тэр чигээр одоо ажилчин анги болсон байсан социалист нийгмээс хамаарат тийм ээ. Тэгвэл аав ээж минь яадаг одоо залуу занд наснда одоо хангалттай мөнгө аваад ажиллаж исэн бол одоо өдөл наснда өнөөдөр амьдралаа чадан ядан залгуулах хэмжээний одоо тэтгэврийн орлогоор амьдралаа залгуулаа ингэ явж байгаа. Тэгвэл залуу хүний хувьд би одоо тэтгэврт гарах ёстой юу тий? Би тэтгэврийн дээр хэдхэн орлого төрхийн тулд өөрийнхөө амьдралын 20-30 жилийг зарцуулах ёстой гэдэг сонголтын өмнө тулж ирсэн л те. Мөн одоо тэрний яг хажуугаар миний эргэн тойрны хүмүүс сүлжээний бизнесийг сонгож ажиллаад эхний ээлжинд бол би маш их татгалздаг байсан. Сүлжээний бизнесийг бол одоо ажилгүй хүмүүс хийдэг. Нэг бол одоо настай хүмүүс хийдэг гэж ойлгодог ч юм уу те. Залуу хүний ажил биш гэж би ойлгодог байсан л да тухайн үедээ. А гэтэл миний хажууд байсан тэр ойр дотны хүмүүс маань сүлжээний бизнесээр маш их амжилтуудыг гаргаад ирсэн. Тэгэхэд миний дотор ямар бодол төрсөн бэ гэхээр энд нэг боломж байна. Тэр боломжоос би хоцрох гээд тэнэгсэн тийм айдас төрж эхэлсэн л те. Тэгээд анхны сүлжээний бизнес Folife компанийн сургалтанд анх орсон. За тэгээд энэ сургалтаас хойш бол сүлжээний бизнесийг сонгоод одоо жил гарантай ажиллаж байна. Энэ хугацаанд бол миний сүүлийн 1 жилийн амьдрал бол миний урд нь өнгөрөөсөн одоо 20 хэдэн жилийн амьдралтай дүүцхүүц одоо тэрнээс ч илүү гарах хэмжээний өөрчлөлтүүд гарсан байгаа. Ийм сайхан бизнесийн салбарыг сонгож ажиллаж байгаа юм. За таны хувьд бол эмч юм байна шүү дээ тий. Оо тийм. Би миний хувьд болохоор яг 97 онд анх сургуулаа төгсөж ирсэн. Зах зээлийн үед эхэлсэн. Тэгээд тэр үед бид нар хүн болгон л бизнес хийж эхэлдэг байсан. Тэгээд тэр яг адилхан янз бүрийн жижиг бизнесээс эхлээл лангуун анх хүнсний захад лангуу аваад шин зах нэгдэл тэгэл тэрэн дээр ажиллаад хүн ажилуулаад эхэлчихсэн. Тэгээд дараад нь автомашины бизнес хийж эхэлсэн. Тэгээд тэр явцдаа бол тухайн үед яах вэ? Нөгөө бизнесийгээд ашиг орлоготой байсан. Тэгээд би хөлөө гэмтээгээд нэг хэсэг хугацаанд ер нь нэлээд олон жил яг энэ хөлөө гэмтээгээд ажиллааг удсан л да. Тэгэхээр би өөрөөр хийдэг байсан ажил бол нөгөө намайг өвдөө зогсоор яг адилхан тэгэл зогсчдөг. Тэр үед олсон хэдэн төгрөгөөр энтэнд очиж эмчлүүлээл тэгэл тийм маягтаа л өнгөрч байсан. Тэгээд би пошт явж хахад нэг бизнес хийдэг мундаг бизнесментэй уулзчихсан л да. Тэр хүн надаа тийм зөвлөгөө өгчихсэн. Өөрөөрөө хийдэг бизнес бол бизнес биш байдаг шүү. Өөрөө амраад явж явах чинь гэсэн аль эсвэл өвдөд байж явах чинь тангуугаар л одоо явдаг бизнесийг л олж хийвэл тэр чинь жинхэнэ бизнес болдгоо шүү гэдгийг хэлжсэн. Тэр бодол миний толгойд байнга эргэлдээл тэгэл хөл овоо гайгүй эмчлэхтэй овоо гайгүй болж ирсэн. Ямар ажил хийх вэ? Нөгөө эдийн засгийн болцоомуутай том бизнес шууд аваад хийчих гэхээр нөгөө хөрөнгө орлого тэр үедээ болцоомуутай болсон. Хамаг олсон мөнгөө эмчилгээндээ зарцсан байсан учраас тэгээ өөр том компаниуд надаа янз бүрийн ажил санал болгож байсан л да. Тэгэхэд би тэр ажлыг хийгээд санхүүгийн эдийн засаг болцоогоо сайжруулж чадах уугүй юу гэдгийг маш сайн харж ирсэн. Тэгээд нөгөө надгүйгээр явдаг бизнесийг л хайж эхэлсэн. Тэгэхдээ өндөр хөрөнгө оруулалт шаардахгүй тийм бизнесийг харж ирсэн. Тэгээд Folife компанийн бүтээгдэхүүнийг хэрэглээ явдаг байсан. Маркетинг системийн сүлжээ гэдэг үгнээс найгаад би ерөөсөө маркетингээр нь ажилладаг байсан. Яг л нөгөө нэг хүмүүсийн хайдаг сүлжээ гэдэг үг чинь нэг хүмүүс баг ажилгүй хэдэн хүмүүс л нэг эмгтээчүүд л хийдэг нэр хүнд муутай тийм утгаар нь л хүлээж авдаг байсан. Тэгээ очиод нэг өдөр маркетингийн танилцуулгыг үзсэж харин миний нөгөө хайгаа яваадсан бизнес яг энд байсныг би бүтээгдэхүүн хэрэглээд нэлээд удасны дараа л олж ирсэн. Тэгээд олон хүмүүсийг энэ Америк нэгдсэн улсын Folife компани олгож байгаа боломжийг хүртээсэй гэж бодоод энд ажиллаад ажилласан хугацаанд одоо 5 жил болж байна. Олон улсад манай баг ажиллаж байгаа. Тэгээ одоо Монгол улсад 2000 төгрөгийн багтаа болсон
олон хүнийг аялал амралт тэгээд тэр Америкийн нэгдсэн улсаас өгөх боломжоос нь хувь хүртэж одоо Америкаас мөнгө цалин авах болцоог нээж өгсөн. Энүүгээрээ одоо их бахархалтай байдаг. За таны Миний хувьд бол энэ Америкийн нэгдсэн улсын Prolife компани талаар бол одоогоос 4 жилийн өмнө гэртээ анх л мэдээлэл авч ирсэн. Одоо яг анх надад санал болгоод мэдээлэл өгөөд анх бизнест урж исэн хүмүүс маань болохоор Оюума Наранхуу гэж 2 хүн байсан л да. Яг тухайн үед бол би энэ чи залуу хүн байна. Ийм ирээдүг хараад энэ бизнест орд ажиллаач гэдэг надад санал тавихад ер нь судалж үзээд өн чи нөгөө сүлжээ биш үү гэдэг одоо бас л нэг тийм нөгөө хүний сэтгэлд байсан нэг тийм одоо болохгүй зүйл гэдэг ч юм уу тэр зүйлээс болоод нэг хойшоохгүй орчиж ирсэн. За тэгээд тухайн үед ингээ явсараа цаг хугацаач явлаа 2-3 жилийн дараа нөгөө хүмүүстэйгээ эргээд уулзаад эргээд яхад нөгөө хүмүүсийн маань амьдрал шал өөр болцсон. Тэр хүмүүс маань оюун санаа, хувь хүний хөгжлийн хувьд ч гэсэн шал өөр болцгоодсон. Эдийн засгийн хувьд ч гэсэн шал өөр болцсон. Ингээд би бас өөрөө яг тэр байдлыг хараад жоо харамсч гисэн л дээ. Би тэр үед одоо шийд гаргахгүй яваа. Гэ бас жоо өөртөө. Тэгсэн бол би одоо бас одоо байгаагаас илүү бас шал өөр төвшөнд хүрсэн байх байсан юм болоо да гэдэг бодлоо ягаад. За хэдий би одоо тодорхой хэмжээний хугацаа алдсан ч гэсэн одоо дахиж хугацаа алдаад яах вэ гэдэг байдлаар зоримог сэтгэл шулуудаар ерөнхийдөө энэ бизнест бас хөл тавиад ажиллаж эхэлж байгаа. Одоохондоо бол нэг удаагүй байна. Гэхдээ бол энэ бизнесийг бас ингээд нэлээх судалж үзсэн. Нэлээх ингээд судлаад үзэхэд юу нь бас таалагдсан бөхөр ерөөсөө энэ ганцхан ингээд эн чинь нөгөө сүлжээгээд альва бүтээгдэхүүн санал болгох. За дээрээс нь бизнес санал болгохоос гадна энэ одоо компани нэг гол юм болохоор ерөөсөө энэ хүнийг маш их сайн хөгжүүлж чаддаг. Бас тасралтгүй явагдаж байдаг маш том одоо олон улс тавигддаг сургалтуудаар хувь хүн өөрийгөө хөгжүүлж чаддаг нь болохоор надад бол маш их таалагдсан та. Тэр тусмаа залуу хүний хувьд бол хувь хүний хөгжил талдаа бас давхар ингээд хүн чинь өөрөө хөгжөөд явчих юм байна гэдгийг бол би олж харж чадсан байна. Тиймдээ сонгосон да. Тэр та бүхнүүд ер нь бүгдээрээ баг өмнө нь одоо хувийн бизнес эрхэлж ирсэн хүмүүс юм тий. Тэгэхээр сүлжээний бизнес эрхлэхийн тулд одоо хүмүүс хувийн бизнес эрхлэхийн тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай байдаг. Тэгээ бизнесээ босгохын тулд сүлжээний бизнес эрхлэхэд одоо тийм хөрөнгө мөнгө одоо хичнээн шаардлагатай байдیں۔ Бас одоо альва бизнест эрсдэл гэж байдаг тий. Манайхаа одоо бизнесийгээ шатчлаа гэж ярьдаг тий. Сүлжээний бизнест одоо тийм зүйл байгаа юу? Сүлжээний бизнес бол бизнесүүдийн нэгэн адилаар одоо ундаг, босдог, тэ амжилтанд хүрдэг бүхий л үе одоо хөгжлийн үе шатуудыг бол дамждаг. Энэ орж ирсэн хүмүүс бүгд л тэрүүгээр дамждаг. Гэхдээ сүлжээний бизнес бусад бизнесийг бодох юм бол анхны хөрөнгө оруулалт маш бага. Яг тэгэхээр одоо жишээ бид нар одоо энэ нийгэмдээ тэ бас гайгүй төвшний бизнес эрхлэе гэж бодох юм бол анхны хөрөнгө оруулалт мэдээж бол доотлол нь тэрбумаар яригдах хэмжээнд хүрсэн биз дээ тий. За бүр багаар бодоход л доор хаяж 2-300 сая 500 сая төгрөгтэй байж зүгээр нэг жижиг бизнес эрхлэх хэмжээнд гараагаа эхлэх болцоо. Гэтэл сүлжээний бизнест бол тэр хэмжээний мөнгө шаарддаг. Тийм хэмжээний мөнгө шаарддаг учраас сүлжээний бизнест бол хүн болгон орох үд хаалга нээлттэй байдаг байхгүй. Гэхдээ яг сүлжээний бизнес гэхээр ер нь бол эн чинь их үгний хувьд бол ерөнхий ойлголт юм байгаа шүү дээ. Сүлжээний бизнес дотор чинь янз бүрийн маркетингуд байдаг. Одоо жишээ нь тэр хүмүүсийн одоо айгаа зүхтаад ингээд юу яагаад гэдэг хаширлаад байдаг санхүүгийн пирамидууд байна тий. Зүгээр л бараа бүтээгдэхүүн байхгүй хүнийг оруулаад мөнгөний аваад тэгээд аль болохоор олон найз нөхдийнхөө мөнгийг л татаж чадах юм бол өөрөө ганц нэг нь урамшуул болгож авдаг. Тим систем хүртэл сүлжээ гэдэг нэрийн дор явж идэг. За тэр үтэл одоо төрүүлж орсон хідэн амжилтанд хүрдэг тий. Чи одоо сар болгон юм зарахгүй нэг л удаа хөрөнгө оруулалт хийчихээ. Тэгээд чи одоо 2 хүн оруулаад 2 хүн оруулаад тэр нь цаашаа 2 хүн оруулаад ингээл явал болно. Бараг л одоо нэг удаа ороод бараг дээшээ хараад сууж идэл та асар их мөнгөтэй болчихно гэж ингэж ухуулдаг чимч маркетингуд байдаг. Тэгвэл бол энэ сүлжээний бизнес дотроос энэ олон маркетинг дотроос яг үнэхээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн. Үнэхээр та хичээл зүтгэлээ гаргаад хөдөлмөрлөж чадах юм бол таны тэр хүсэж байгаа амьдралын сайн сайхан зүйлчийг хүрэх болцоотой маркетинг байдаг л да. Тэр нь болохоор олон үйт маркетинг гэдэг. Олон үйт маркетинг. Гэхдээ бас энэ олон үйт чинь одоо 1959 оноос хойш дэлхийд дахин хэрэгжилж байна л да. Мэдээж туйлын одоо төгс юм гэж байхгүй. Олон үйт маркетинг ч гэсэн анх гарч ирэхдээ бол сөрөг талууд агуулж ирж байгаад хөгжлийнхаа явцад тэр болгоныгоо сайжруулаад шинжилээд 1990 оноос хойш бол гарч ирсэн компаниуд бол олон үйт маркетингийн дэвшилт хэлбэрийг ашиглаж байгаа жишээтэй тий.
Тэгэхээр бол сүлжээний бизнес бол харьцангуй бусад бизнесийн бодох нь бол эрсдэл маш бага. Би бол бараг байхгүй гэж хэлнэ. Одоо жишээ нь манай компани дээдл $800 бүтээгдэхүүн аваад хүмүүс бүртгүүлдэг л дээ. Эсвэл $200 бүтээгдэхүүн эхэлдэг, эсвэл $800 эхэлдэг. Гэтэл $800 бүтээгдэхүүн аваад эхэлж ин тэ. Энэ бол зүгээр л бүтээгдэхүүнээ л одоо юу гэдэг мөнгөөл бүтээгдэхүүн болгочихж байгаагаас биш тэ. Тэрийг бол бүр тавиад туудаж байгаа хүнд өгөөд алдчихж байгаа асуудал биш байхгүй. Тэр бүтээгдэхүүнээ ядаж одоо зараад ч юм уу тэ. Эсвэл эрүүл мэндэд хэрэглээд ингээд үр шимийг үзчих болох байхгүй. Тэгэхээр сүлжээний бизнес бол эрсдэлгүй бизнес гэж би хэлнэ тий. Тэгэхээр би түрүүн хэлжсэн нөгөө яагаад энэ бизнесийг сонгох болсон юм бэ гэж тий. Тэгэхээр би ингээд миний урд нь хийжсэн бизнес бол ерөөсөө нэг орлого нь хязгаарлагдмал байгаадсан байхгүй. Би яаж ч хичээсэн тодорхой хэмжээнээс авахгүй. Гэтэл миний хэрэгцээ тэрнээс их өндөр байгаад байдаг. Би одоо өөрийнхөө хэрэгцээг хангахаас гадна эргэн тойрныхоо хүмүүсийн бас тусламаар байдаг. Тэр болгон одоо илүү нийгэмд одоо сайн сайхан юм хиймээр байдаг. Гэтэл тэр болгоны одоо шаардлагыг хангахгүй учраас би өшөө илүү бололцоо нөхцөл хаана байна гэдгийг бол хайж авсан л да. Тэгвэл би тэр боломж бол сүлжээний бизнест байна гэдгийг хизээч олж хараагүй. Эхлээд бол манай эхнэр яг ингээд бүртгүүлсэн байсан. Тэгээд би нэг ийм компанид орсон шүү. Ингээд хоёулаа хамтдаа бүртгүүлсэн эднэргээл тэгжсэн. Би тэгэхээр за энэ сүлжээ бол хүүхнүүдийн хийдэг ажил аргаа ятсан хүний хийдэг ажил. Би чи одоо хувийн бизнестэй боломжийн амьдарч байна. Байр оронтой машин тэрэгтэй байна. Юу тутлаа гэж сүлжээнд ордیں۔ Гэсэн тийм л байдалтай байсан. Тэгээд ингээд манай эхнэр ажиллаад би одоо нэг хөндлөнгөөс нэг те ажигласан маягтай гэхдээ хаяа нэг үйл ажиллагаанд нь оролцоод ингээ яваадсэн чи яхахгүй сард $1000 аваад $1500 аваад 3-4 аваад эхлэнгүүт би бодож эхэлж байгаа байхгүй. Гүн чин $5000 сар болгон өрхийн орлого нэмэгдээд тахаар чи ямар ч ирэх хүн бодно үсттэй. Гүн чи яаж мөнгө олдог систем юм бол яаж ажилд юм бол гэд ингэж ажиллаж эхэлж байсан. Гэхдээ сүлжээний бизнест хүмүүс яадаг вэ гэхээр яг мөн чанарыг ойлгоогүй байдаг байхгүй ихэнх хүмүүс. Ялангуяа сүлжээнд ажиллаж байгаа хүмүүс ч гэсэн тийм. Би одоо яг сүлжээний бизнест орж ажилласнаас хойш их зөв юмд орсон юм байна. Би үнэхээр тэр эдийн засгийн асуудлаа шийдэхдээ бусдад туслах, эрүүл сарвал байх, одоо тэр амьдралын сайн сайханд хүрэх бүх боломж нь энэ бизнест байгаа юм байна гэдгийг олж харж чадсан л да. Тэрэндээ бол үнэхээр баярлж байдаг тийм. Доржийн гудамж нэвтрүүлгийн зочдоор одоо энэ ProLife компани хүмүүс ирнэ гэж ярьж хат би дандаа эмэгтэй хүмүүс ирэх байх гэж бодсон л та. Тэгээд та бүхний өдөр ороод ирэнгүүт манай зочид мөн үү биш үү гэд хүмүүсээс асуулаа л та. Тэгээд гайхчихлаа дөрвийн ингээд эрэгтэй хүмүүс хүрээд ирсэн тий. Одоо сүлжээний бизнесийг хөвчлэн эмэгтэй хүмүүс ингээд сонирхдог. Тэгээд гэртээ очиод одоо нөхөртөө ч юм ярихаар хөвчлэн одоо ар гэрхэн дургуутдаг тий. Нөхрүүд нь дургуутдаг. Та бүхний хувьд одоо яагаад энэ бизнесийг нэг сонирхох басны та бүхнийг одоо энэ бизнес руу ороод татсан хүмүүс одоо эхнэрүүд нь байдгүй эсвэл өөрсдөө олж мэдсэн үү? Монголын нөхцөл ер нь их хөвчлэн эмэгтэй хүмүүсийн бизнесийг хийдэг те. Тэгээ бид нар би бол жишээ нэргүй хөвтөр бол яг л манай эхнэрүүд энийг эхэлж олж харсан байсан л та. Тэгээд эмэгтэй Монгол эмэгтэй хүний тийм нэг зан чанар байдаг юм шиг ба. Юмыг их хурдан хардаг, хэрэгжүүлэх гэж явдаг те. Тэгээд эхнэрүүд маань орчоо дараад нь бид нар тэр маркетингийн гэр бүлийнхээ нөлөөгөөр тэр чин гэрт нөгөө түрүүн ярьсан яг л мөнгө орлого бидний ажлын хажуугаар давхар мөнгө орлого олох болцоог нэмж өгөө сар болгон биднэрт 1000 тэгэл 2-3000 сар болгон 5000 $10,000 ингээд нэмэгдээд хаад бид нар чинь бас энэ чинь том бизнес ер нь бизнес юм байна гэдгийг олж анхаарч ирсэн л та. Тэр яг чухал нөлөө үзүүлсэн. Тэгээд манай компани Америкийн нэгдсэн улсад жил 6 сар тутамд конвенц олон улсын чуулган болдог л доо. Тэрэн дээр анх ингээ очиод харахад оролцож байгаа тэр чинь дэлхийн олон мянган 10,000 хүн цугласан том уулзалт болдог. Тэнд оролцож байгаа ихэнх хүмүүс нь эрчүүд хийдэг юм байна. Ер нь олон улсад. Тэрийг маш хараад биднэрт энэ ч ер нь эрчүүдийн бизнес юм байна гэдгийг анх харж ирсэн л та. Тэгээ ирээд тэрнээсээ хойш ер нь үеийнхэндээ эрчүүдтэй найз нөхдөдөө энэ компани боломжоос хүртээсэ гэдгийг л сүүлийн үед бол маш сайн хэлж. Тэгээд энэ компани маркетинг системээ бас нэг давуу тал нь нэг гэрийн тэр гэр бүлтэйгээ хоёулаа бүртгүүлчихдэг. Тэгээд биднэрт олдож байгаа аяллаа ирэх гэр бүлээрээ явна. Тэр олон улсын хурал конвенц дандаа гэр бүлээр оролцдог. Тэгэхээр гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг, нэг чиглэл зорилготой болдог, гэр бүлээрээ нэг юмны төлөө зүтгэдэг. Тэгээд сайхан хамт олонтой болдог. Энэгээрээ бас маркетинг системийн давуу тал л та. Тэгээд сүүлийн үед бол ийм сайхан олон залуучууд ирчүүд орж өрх гэрийнхээ амжиргааг авч явахад тэр компани боломжоос хүртэх юм болцоог нээж байгаа.
За баярлалаа. Тэгэхээр манай нэвтрүүлгийн бас хамт олонны зүгээс та бүхэнд цай хоолоор дайлж байгаа. Тэгээд цайгаа угаад бас бууз идэрээ. Нэвтрүүлгийн ивент итгэгч зогийн дээд зочин бууз. Нэвтрүүлгийн ивент итгэгч зогийн дээд зочин бууз. Нэвтрүүлгийн ивент итгэгч зогийн дээд зочин бууз. Одоо миний хувьд ч жишээ сүлжээний бизнест орё гэж бодъё л да. Тэгэхээр би одоо телевизийнхаа ажлыг хийгээд давхар одоо энэ бизнесийг хийгээд явах боломжтой. Энэ бизнесийн цаг юу нь яаж зохицуулагддаг юм бол? Заавал өдөр болгон очиод ингээл яах юм бэ? За яг энэ дээр бол одоо би яг өөрийнхөө жишээн дээр ярихад бол нэгт бол яагаад энэ бизнесийг бас сонгох болсон бэ гэхээр эхлээд яг би бол одоо яг төрийн албан хаагч юм. Ингээд нэг үгээр хэлбэл өглөө 8-аас орой 5 хүртэл үндсэн ажлын цагт ажилладаг хүн. Тэгээд давхар орлогын их үүсвэртэй байх шаардлага бол зайлшгүй гарч ирсэн л дээ. Мэдээж одоо ганцхан цалин ингээд ягаад явах амьдрал маань яг ингээд залуу хүний хувьд бол өсөд дэвжих төр тал дээр бол жоохон хязгаарлагтай байдаг. За тэгээд бизнес хийж эхлэе, хажуугаар давхар бизнес хийж эхлэегээ бодоод зөндөл бизнес бодлоо, янз янзын төсөл хүртэл боловсруулж үзлээ. Төслүүд боловсруулаад ирэхэд тодорхой хэмжээнд мэдээж зардлууд гараад ирнэ. Дор ажил 100 гаруй 200 сая төгрөгийн. Тэнгүү тэр залуучуудад жишээл мөнгөө яаж босгох вэ те? За банкн дээр очиод зээл авъя, бизнесийн зээл авъя гэж яваад очтой. Одоо барьцаа хөрөнгө шаардж эхэлдэг те. Тэр одоо жишээл 150 сая төгрөг байлахад тэрнээс илүү барьцаа хөрөнгө шаарддаг. Тэнгүү залуу одоо жишээлбэл тэрнээс хөрөнгө хоримтлуулж чадсан нөхөр тийм бол байхгүй ч таардаг. Ингээд бодоод үзэнгүүт хөрөнгийн их үүсвэрүүд яаж болох вэ гэдгийг нэлээх хэрэг хайгуул хийсэн л те. Тэгээ бодоод үзтэл ингээд хүмүүстэй ч холбогдлоо, хүмүүсээ юмнуудын судлалаа. Энэ бизнесийг эхлээд ингээ хийгээд үзэхэд ер нь бол хийгээд явахад бол одоо яг бизнесийн тайны хэмжээний мөнгө олох боломж байна гэдгийг л олж харсан. Тэгээд цагийн зохицуулахын хувьд бол яаж зохицуулж байгаа нөхөр одоо жишээл ингээд сургалтуудаар эхнээс нь ингээд хүмүүс юмс зэгцтэй дистаралтай нэлээх одоо хувийн хөгжлийн төлөө сургалтууд өгч байгаа юм л. Тэн дундаа та цагаа яаж төлөвлөх вэ? Цагийг ер нь яаж төлөвлөх вэ? Бизнес төлөвлөгөө гэж яаж гаргадгийг, яг таны хувийн амьдралын төлөвлөгөөгөө яаж гаргах вэ? Энэ талын юмуд дээр бол маш их хөгжиж ирдэг. За тэгээд ирэнгүүт үнэхээр өөрийнхөө үндсэн ажлыг бол салгардуулж болохгүй. Энэ бизнесмен гол үндсэн юм болохоор хүний зүгээр ерөөсө харилцаан дээр явдаг бизнес байхгүй. Хүнтэй харилцах. Та таньдаг хүмүүстэйгээ харилцаж болно, шин танилуудтай болж болно. Энэ харилцаан дээр нэгнээс нэгийг мэдээлэл түгэх. Энэ юм дээр нөгөө гол ажил явдаг болохоор давхар ингээд хүмүүс ажиллаа хийгээд их маш боломжтой байдаг юм бас бизнесийн нэг онцлог байна. Тэгэхээр одоо мэдээж одоо сард одоо 2-3 мянган долларын одоо цалин авахын тулд амжилтанд хүрэхсэн байх хэвээр өндөр цалтай байх хэвээр байх л та тий. Тэрийг одоо өндөр цалинд хүрэхийн тулд амжилт гаргахын тулд юунд суралцах хэвээр юм. Мэдээж энэ сүлжээний бизнес гэдэг цаанаа маш нарийн тийм ухаан маркетинг байгаад байгаа хэл та. Тэр анх одоо энэ сүлжээний бизнест орж байгаа хүмүүст тийм сургалтыг одоо танай компани зүгээс яаж явуулах вэ? Ажлынхаа цагаар эсвэл өөртөө ажиллаа сонгоод ямар тийм боломжийг олгодог вэ? За тэгэхээр залуучууд бид нэр одоо ингээд бодоод ингээд сууж хахад та одоо сайн хүн үү те? Сайн хүн байж идэг. Та мэдлэг боловсралтай юу? Мэдлэг боловсрал байж идэг те? Та одоо тухайн ажилдаа хичээл зүтгэл гаргаж ажилдаг уу? Ажилдаг. Цаг хугацаагаа зарцуулдаг уу? Зарцуулдаг. Гэтэл яагаад ингээд нэг хэсэг нь амжилттай, нөгөө хэсэг нь амжилт муутай? Жишээ нь одоо үзэгч одоо нэг залуу сууж байгаа бол те өнөөдөр үнэхээр өөрийгөө амжилтанд хүрээгүй, амжилтандаа сэтгэл ханамжгүй бол яагаад ийм ялгаа гараад байгаа юм бэ гэдэг асуудал дээр одоо жоохон зүйл ярил л да. Тэгэхээр эдгээр одоо нийт одоо хүмүүс маань юу гэж ойлгоод юм бэ гэхээр энэ маш олон зүйлээрээ хүмүүс адилхан байдаг. Гэхдээ эдгээр хүмүүсийн маань одоо тухайн одоо асуудлыг шийдвэрлэж байгаа тэр арга зам нь өөр өөр байдаг байна л дээ. Тэгэхээр хамгийн түрүүнд яах вэ гэхээр санхүүгийн нэг жоохон мэдлэгтэй байж ах шаардлагатай. За эдийн засгч хүмүүс бол санхүүгөөд мэдлэгтэй байж болно те. Бусад салбарт ажиллаж байгаа хүмүүс маань санхүүгийн мэдлэггүйгээсээ болоод маш их буруу үйлдэлүүдийг хийж эхэлдэг л дээ. Өөрийнхөө одоо эдийн засаг тохиролтой үйлдэлүүдийг хийж эхэлдэг. Жишээ нь залуучууд маань юу анзаарч байна гэхээр хамгийн түрүүнд яадаг ажил хийгээд эхэлдэг те. Ажил хийгээд эхлэхээр хамгийн түрүүнд залуучууд маань өнөөдрийн Монголын нийгэмд бол одоо ихэвчлэн би тэгж хараад байна л та. Юу гэхээр хүнд харагдах гэж амьдардаг болсон. Хүнд нэг гоё машинтай болох гэж харагддаг те. Хүнд нэг гоё байшинд амьдарч байгаа юм шиг харагдах гэж ингэж амьдардаг болсон. Гэтэл өөрөө яаж ийн нөгөө машин тэр залууг одоо тэр одоо залуу хүн байлаа гэж бодоход те тэр залуугийн жинхэнэ одоо эд хийж үтэх насных нь амьдралын хамаг ирч хүчийг сорж идэг. Дандаа зардал гаргаж идэг. За сайхан байр аваа суучлаа. Яг гэр орон хамаат нь одоо хүүхдүүд нь тогтохтой байж гин гэж ойлгож болно. Гэтэл яадаг вэ?
нөгөө байр чинь орсон цагаас эхлээл зардлыг үүсгэж эхэлдэг. Яг нь тог цахилгаанаас эхлээл банкны лизинг хүү гээл те маш олон зардлуудыг бий болгодог. Тэгвэл энэ дээр актив пассив гэдэг хоёр ойлголт байгаа юм л да. Манай монголчууд маань яаж ийм вэхээр зардал худалдаж авчаад жишээ нь машин худалдаж авчаад их иддэг том мотортой те хүнд гоё л харагддаг. Тийм машин худалдаж авчаад тэрийг би хөрөнгөтэй болчлоо гэж ойлгодог. А тэгвэл одоо тэр санхүүгийн талаас нь тайлбарлах юм бол хөрөнгө гэдэг маань өөрөө юу вэ те? Хөрөнгө гэдэг маань тухайн хүнд ашиг орлого оруулж байгаа. Өгөөж өгж байгаа. Тэр юмыг хэлдэг байхгүй. Тэгэхээр нөгөө машин маань яаж юм? Тэр залуугийн хөрөнгө мөн болж таарч байна уу? Нэг өсөндөө өглөө унаал гарахад их бензин идээд одоо зардал гаргаад эхлэх нь анхны хөрөнгө оруулалт нь бас өндөр те. Анхны хөрөнгө оруулалтаа нөхөд удаан хугацаа шаардна. А тэгвэл залуучууд маань эсрэгээр яаж ажиллах вэ гэхээр эхний ээлжинд одоо ингээд дэлхийн том тэр бомтонгууд амжилтанд хүрсэн хүмүүсийг харж байхад бол тэр тансаг хэрэглээний юмнуудаа амжилтанд хүрснийхэн дараа өөртөө бий болгодог. Амжилтанд хүртлээ яадаг вэхээр ашиг олж болох юмнууд руу хөрөнгө хийдэг. Жишээ нь та машин авлаа гэх юм бол авч болно те. Гэхдээ тэр машина түрээслэх юм уу? Ямар нэгэн байдлаар ашиг орлого оруулах хэлбэр рүү шилжүүлэх. Байр авлаа гэхэд байраа түрээслэх ч юм уу те. Аль эсвэл одоо офс ажилуулад ингээд яах ч юм уу. Тийм ашиг орлого оруулж болох тийм евро объект руу хөрөнгө оруулах ёстой л да. Гэтэл залуучууд маань одоо ингээд хий хоосон хүнд харагдах, аль эсвэл гоё ганган харагдах тал руугаа илүү их хөрөнгө оруулдаг. Ийм сэтгэхгүй нийгэмд маань илүү хандлагатай байгаа. За тэгвэл миний хувьд актив буюу хөрөнгөө яаж бүрдүүлэх гэж байгаа юм бэ гэхээр хамгийн нэгдүгээрт одоо юугаар ч солишгүй капитал бол хүн гэдэг одоо капитал гэдэг ном дээр хүртэл бичигдсэн байж байгаа тийм. Тэгэхээр хамгийн түрүүнд би өөрийгөө одоо ашигтуулыг нэмэгдүүлэхийн тулд өөрийнхөө хувь хүний хөгжлийг дэвшлүүлэхэд одоо сургалтууд тамрагдахын тулд энэхүү компанийг нэгдүгээр шалтгаанаар сонгож байгаа. Хоёрдугаарт яаж юм гэхээр нөгөө л мөн адилхан хүн. Саяхан одоо манай Бямба хэллээ. Энэ бол харилцааны бизнес. Энэ бол техник тоног төхөөрөмжтэй харьцдаг тийм бизнес биш. Энэ бол хүнтэй харилцдаг бизнес аахгүй. Тэгэхээр яг нөгөө миний актив маань хүмүүс болж таарлаа шүү дээ. Энэ хүнд би амжилттай явах боломжийг, энэ хүнд би эдийн засгийн эрхчлөлөнд хүрэх боломжийг нээгээд өгчээ. Тэрийг тайлбарлаад өгчээ. Дараа нь энэ хүн цаашаа ажиллаад явхад надад бас өгөөж идэг. Ийм л хэлбэрлөө энэ шүлжээний маркетинг гэдэг юм маань бид нарыг оруулж байгаа л ийм тогтолцоо байгаа юм л да. За надад бас нэг юм хэлээ. Тэгэхээр яавал энэ бизнест амжилтанд хүрэх вэ гэсэн тийм. Тэгэхээр амжилтанд хүрэхийн тулд мэдээж хүнд хүсэл мөрөөдөл байх хэрэгтэй. Тэрнийхээ төлөө тууштай зүтгэх хэрэгтэй, хөдөлмөрлөх хэрэгтэй. Энэ бол зөв ёсны аль ч бизнест байдаг л зүйл тийм. Хамгийн гол нь энэ бизнест амжилтанд хүрэхийн тулд та яг энэ бизнесийн дүрмээр нь тоглох хэрэгтэй. Мэдээж энэ бизнесийн дүрмээр тоглосон нь л амжилтанд хүрнэ тийм. Тэгэхээр хамгийн түрүүнд энэ бизнесийн мөн чанарыг ойлгох хэрэгтэй гэж боддог байхгүй. Ягаад тэгэхээр одоо энэ сүлжээний бизнес хийж байгаа гадуур ажиллаж байгаа маш олон хүмүүс байдаг тийм. Би хүмүүстэй ингээл уулзаал адилхан бизнес эрхэлж ингээл ярилцаал явж байдаг. Гэтэл ихэнх нь яг би юу хийж байгаа вэ гэдэг энэ бизнесийн мөн чанарыг ойлгоогүй байдаг тийм. Тэгэхээр одоо би энэ ч нэг та бүхэнд нэг юм юу үзүүлээ л да. Энэ Роберт Кийосаки гэдэг бид нар мэднэ тийм. Япон гаралтай тэрмэнтэн хүн байдаг. Зохиолч. Тэгэхээр энэ хүний мөнгөний квадрат гэдэг томьёол байдаг л да. Тэгэхээр энэ дээр юу хийдэг вэ гэхээр энэ хүмүүсийн эдийн засгийн асуудлаа шийдэх дөрвөн өөр арга замын талаар хэлсэн байд. За нэг хэсэг нь хөлсний ажил эрхэлдэг тийм. Хөлсний ажил бол бид нар мэднэ цаг хугацаагаа мөнгөөр сольж байгаа ажил. Ерөөсөө л тушаар шийдвэрээр гүйцэтгэдэг. Тэр хүний хувьд цаг хугацаа, хөрөнгө мөнгө одоо юу гэдэг олж байгаа орлого нь бусдын мэдлэлт байдаг. Ийм одоо ажлыг хөлсний ажил гэдэг тийм. За нэг хэсэг нь би хөлсний ажил хийхгүй хин нэгний төлөө би зүтгэхгүй гэдэг өөрийн гэсэн хувийн бизнес эрхэлдэг. Хувийн бизнес бол ялгаа байхгүй л цаг хугацаагаа мөнгөөр сольж байгаа. Бид нар мэдэн шүү дээ. Ер нь хувийн бизнес эрхлээ явж байгаа хүмүүст цаг зав байдаг үлээ. Байдаг үү те. Би ч гэсэн энэ хувийн бизнесийн талбарт ажиллаж байхдаа тэр өглөөний 5 цагаас эхлүүлээд оройн бүрийн хүртэл ажиллаж байсан. Ерөөсөө цаг гардаг. Би хөдөлж ижил мөнгө орж ирж байдаг. Тийм салбар те. Гэтэл одоо хүн төрөлхтний одоо 90% нь хөлсний ажил болон жижиг бизнесийн талбарт хамаардаг мөртөө дэлхий дээр байгаа нийт хөрөнгийн 10% эзэмшдэг тэр хүмүүс. Гэтэл нөгөө нэг том бизнес болон хөрөнгө оруулалтын талбар дээр ажиллаж байгаа улсууд дэлхийн нийт хүн амын 10% мөртлөө дэлхий дээр байгаа нийт капиталын 90% тэд нарт төвлөрсөн байдаг. Тэгэхээр энэ чэнэс харахад л би эдийн засгийн асуудлаа шийдэхийн тулд ер нь хаана байх вэ гэдгийг шууд харагдаж байгаа зү тийм. Тэгэхээр ихэнх хүмүүс одоо юу яадаг штэ. Надад боломж байхгүй учраас би их мөнгөгүй учраас би том бизнес хийж чадахгүй байна. Өөрийн хэмжээнд жижиг бизнесээ эрхлээ явж байна. Би ер нь бизнес хийж яад юм бэ? Бизнес бол эрсдэлтэй. Тийм тулд би нэг өндөр цалинтай ажилд байж байвал боллоо гэд ингээ өөрийнхөө боломжийг нэгдүгээр хязгаарлаад байдаг. Дээрээс нь энэ хүмүүст энэ дөрвөн талбарт сонголт хийхэд юу нөлөөлдөг вэ гэхээр хамгийн гол зүйл нь мөнгө биш юм аа.
хамгийн гол нь юу юм гэхээр сэтгэлгээ. Хүмүүс ерөөсөө эцсийн нүндээ би бараг энэ бизнест ороод энэ бизнесийг сонирхож судлаад ер нь бол ингээд юмыг уншаад харж байгаа чинь хүний сайхан амьдрах нь монголчууд хэлдэг сайхан амьдрах бол санааных тий сайн явах бол санааных гэдэг тий яг тэрнтэй адилхан эцсийн нүндээ та хэн байх вэ? Эдийн засгийн асуудлаа үнэхээр шийдэж чадах уугүй юу? Та үнэхээр тэр бус туслах тий сайн сайхан үйлсийг хийж чадах тийм хүчтэй хүн байх уугүй юу гэдгийг чинь таны юу тодорхойлох вэ? Таны сэтгэлгээ л тодорхойлно. Тийм байна. Тэгэхээр хүмүүс сэтгэлгээний өөр хэм маяг хандлагаасаа болоод ингээд дүр хуваагдчих юм байна л да. Жишээ нь хөлсний ажил хийж байгаа хүмүүст ямар сэтгэлгээ байдаг вэ гэхээр ерөөсөө хаана өндөр цалинтай ажил байна? Хаана нийгмийн хангам сайтай ажил байна? Би тэрийг л очиж хийх ёстой гэсэн. Тийм сэтгэлгээтэй улсууд хөлсний ажил эрхэлдэг. А гэтэл жижиг бизнес эрхлээ яваад байгаа улсууд ямар бодол дотроо тээж явдаг вэ гэхээр надаас илүү мундаг хүн байхгүй, надаас илүү одоо энэ ажлыг хийх хүн байхгүй гэдээ бүх юмыг өөрөө хийдэг. Гэтэл бид нар үргэлж цаг хугацаагаа бизнестэй зарцуулж чадахгүй шүү дээ, тий? Таал зогсчод бүх юм зогсчдөг. Гэтэл том бизнес эрхэлж байгаа улсууд бол ерөөсөө надаас илүү хүчтэй мундаг ухаантай лидер өдөрдөгч хаав нь би тэрийг олж тэрнтэй нөхөрлөх ёстой. Би тэрийг өөрийнхөө үйл ажиллагаанд татан оролцуулах ёстой гэсэн тийм сэтгэлгээтэй улсууд байдаг. Жишээ нь том бизнесийн салбарын төлөөлөгчднийг бид нар мэднэ шүү дээ. Одоо Генри Форд, Билл Гейтс те ингээд эднэр бол яаж юм гэхээр бүгдээрээ л хүчтэй багийг л бий болгож чадсан байдаг. Тий? Хөрөнгө оруулалтын талбар дээр ажиллаж байгаа бол би бол мөнгөний төлөө ажиллах хүн биш ээ. Мөнгө миний төлөө ажиллах ёстой. Би одоо энэ өөрийнхөө хураач хөрөнгөлөөс хөрөнгийг хаана ашигтай бизнес байна? Би тийшээ л хийх ёстой гэсэн тийм сэтгэлгээтэй улсууд энэ бизнесийн талбарт ажилладаг байгаа. Тэгэхээр одоо монголчууд ярьдэн шүү дээ ихэнх хүн амын ихэнх нь ядуу амьдарч байна, хэцүү байна гэд ингээл яриад байдаг. Тэгэхээр бид нар бас бодох ёстой байхгүй юу? Хүмүүс яагаад хэцүү амьдраад байна те? Гэхээр сэтгэлгээний асуудлаас, сэтгэлгээний одоо ялгаатай байдлаас болж байгаа. Жишээ нь бид нарыг одоо юу гэдэг вэ? Ингэдэж шүү дээ. Баг багт л одоо ээж аваас ихсүүлээл те. За миний хүү сайн сурд юм шүү гэдэг те. Сайн сураад ягараа гэдэг үлээ. Гайгүй мэрэгжил эзэмшээрэ гэдэг. Гайгүй мэрэгжил эзэмшээд ягараа гэдэг үлээ. Өндөр цалинтай ажилд ороорой гэдэг. Тэгэхээр бид нар ялангуяа үр хүүхдээ бүр багаас нь эхлээд хэн болгож бэлдэж байна? Хөлсний ажилтан болгож бэлдэж байна. Тэгэхээр нөгөө тэр сэтгхүүгээр багаасаа хүмүүжээд хөлсний ажил хийж байгаа улсууд бол хизээч эдийн засгийн асуудлаа шийдэж чадахгүй. Нөгөө түрүүний манай төвшөөгийн хэлснээр нөгөө л тэтгэврийн амьдрал хүлээж авах жишээтэй тийм. Тэгэхээр бид нар эдийн засгийн асуудлаа шийдэхэд бол сайхан амьдрахын тулд бусдад туслахын тулд секторыг солих хэрэгтэй болж байгаа. Секторыг солино гэдэг бол ажлаа солихын нэр биш ээ. Тэ? Хамгийн гол нь сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй бид нар. Нэгдүгээр сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй. Хоёрдугаарт нь том бизнесийн талбар руу орох хэрэгтэй, хөл тавих хэрэгтэй. Тэгэхээр том бизнесийн талбар руу орох хоёрхан боломж байна. Нэг нь болохоор та анхны хөрөнгө оруулалтанд 5 сая Америк доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт тэгээд 500 ажилтнтай үйлдвэр аж ахуйн газрыг бий болгоод тухайн зах зээл дээр 5 жил доктортой ажиллах замаар том бизнес рүү орох нэг боломж байна. Нөгөө нэг боломж нь бол та сүлжээний бизнес тэр дундаа олон нийт маркетингийн бизнесээр дамжиж 500 дистрибьютортэй доктортой ажилладаг дистрибьютортэй багийг бий болгоод 5 жил зах зээл дээр доктортой ажиллах замаар энэ бизнес рүү орох боломж байгаа байхгүй. Тэгэхээр энэ сүлжээний бизнес тэр дундаа энэ олон нийт маркетингийн бизнес бол том бизнес. Тэгэхээр бид нар яах нь том бизнест та нэгэнт хөл тавиад том бизнест амжилтанд хүрэх гэж бодож байгаа бол та том бизнесийн дүрмээр тоглох хэрэгтэй. Тэ? Тэгэхээр том бизнесийн дүрм юу юм бэ гэхээр хүчтэй хүмүүсээр хүрээлүүлэх хэрэгтэй. Тэгэхээр сүлжээний бизнест ажиллаж байгаа хүмүүс яагаад ихэнх нь амжилтанд хүрдэг вэ гэхээр хүчтэй хүмүүсээр хүрээлүүлдэг байхгүй өөрийгөө. Өөрийнхөө чадах дийлэх хүмүүсийг өөрийгөө тойруулаад цуглуулад байдаг. Тэ? Хүчтэй хүмүүсээр нэгдүгээр хүрээлүүлэх хэрэгтэй. Тэднэртэй хамтарч ажиллах хэрэгтэй. Хоёрдугаарт яах хэрэгтэй гэхээр та байгаагүй байсан ч гэсэн таны бизнес урагшилж яадаг тийм нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Өөрөө өдөр шөнөгүй хүмүүст юм яриад одоо бүтээгдэхүүнээ зараал ингээ гүгээд авах биш. Та байхгүйсэн ч гэсэн яг уу таны бизнес урагшилж яадаг тэр бизнесийг чи аваад явцдаг хүчтэй хүмүүстэй багийг бий болгох хэрэгтэй. Тэгэхээр бол сүлжээний бизнес гэхээр хүмүүс нэг бүтээгдэхүүн зардаг, олон хүнтэй ярьдаг, олон хүн оруулдаг, гуйдаг, говшдаг тийм ажил биш ээ. Хүчтэй хүмүүстэй том бизнес хий гэсэн санал тавиад хүчтэй хүмүүстэй хамтарч идэг тийм л бизнес. Тэгээ бид нар бол бүгдээрээ ялангуяа би бол жишээ нь хүчтэй хүмүүсийг л хайж явдаг. Надаас илүү хүчтэй хүн хаа байна? Тийм хүн байх юм бол хамтарч ажиллая. Тэ энэ боломж байна. Би одоо 3 жил ажиллаад тодорхой хэмжээний амжилтанд хүрчлээ. Тэ өөрийнхөө сурсан мэдсэн юмыг тань заагаад өгье. Хамтдаа хоёулаа том бизнес хий гэсэн тийм л санал тавьж явдаг байхгүй. Тэгэхээр сүлжээний бизнест амжилтанд хүрэх гэж бодож байгаа бол та ерөөсөө нэгдүгээр сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй. Хоёрдугаарт нь яг энэ бизнесийн л дүрмээр нь тоглох хэрэгтэй.
бүтээгдэхүүн зараад явах биш, хүчтэй том багийг бий болгоход анхаарах хэрэгтэй бол та. Тийм үү. Сүлжээний бас бизнес Монголд бас зөндөө байна л да. Одоо Herbalife ч гэдэг юм уу те зөндөө байна. Тэгээд одоо Монголын одоо зах зээл баг гэж ярьдаг штеп хүн ам багтаа учраас одоо ямар нэгэн бизнес хийхэд жоохон юм хязгаарлалт байдаг гэд. Одоо энэ Prolife гэдэг энэ сүлжээнд дийслээ гэж бодоод одоо яг та өмнө хэлжсэн тий төрүүлж орсон хүмүүст нь илүү их боломж өгдөг. Одоо орж ирээд Монголд олон жил болцсон, өчнөө олон хүмүүс мэддэг болцсон. Сүүлд орсон хүмүүст нь боломж хязгаарлагдмач гэдэг юм уу? Тиймэрхүү юу байгаа юу? Энэ их сайхан асуулт. Хүн болгон л яг би ч анх яг ийм л бодолтой байдаг байсан. Тэгээ яагаад бид нар энэ компани маркетингээр ингээ ажиллаад бүр ажиллагаар шийдээд тий өөрийнхөө мэрэгчлээс дамгаалаад энийг энэ бизнесээр ажиллаж байгаа юм бэ гэвэл ер нь олон улс маркетинг гэдэг компаниуд олон компаниуд байгаа. Монголд ажиллаж байгаа олон компаниуд ч байгаа дэлхийн нэртэй. Тэгээд 90-ад оноос олон улс 60-ад оноос анх ажиллаж байсан олон улс маркетингийн компаниуд шалсан олон улс маркетингээр ажилладаг байсан. Тэгээ энийг боловсронгуй болгож явсараад 1990-ад оноос хойш ижил тэгш олон улс маркетингийн систем гарч ирсэн л дээ. Prolife компани 98 оноос үйл ажиллагаа явуулаад яг энэ ижил тэгш олон улс маркетингээр ажилладаг. Тэгээд энэ маркетинг системээ боловсруулад гаргасан чинь дэлхийн жишээлдэг маркетингээр тодорсон. Тэгээ энэ юу гэдэг юм бэ гэхээр бид нэ бас л тийм ойлгоцтой байдаг л да. Нэг бүтээгдэхүүн аваад илүү юм зараад хүн зарах гал гүгээд байдаг те. Та энийг авчаач тэгвэл хэрэгтэй гэдэг. Prolife компани маркетинг систем ерөөсөө л энэ бүтээгдэхүүн энэ маркетингийн эдийн засгийн эрхчлөөнд төрөх болцоог тэр хүнд мэдээлэл өгдөг. Тэр болцооны мэдээллийг. Компанийнхаа одоо сурчлагыг л би танд хэлж өгч юм гэсэн үг. Тэрүүгээрээ урамшуул аваа явах ийм болцоо нэгдэж өгч байгаа. Тэгэхээр бид нэ юм зарж явдггүй хамгийн чуул татсан юм ерөөсөө л тэр байсан надад. Тэгээд тэр үедээ бас орохдоо яг тийм бодолтой байсан. Дээр урсан хүн л одоо хамаг мөнгөний авчдаг. Нөгөө нэг буруу ойлголтоор ижлэгч олон улс маркетинг гэдэг маань хин сайн ажиллаж чадна тэр хүн л ажилласныхаа хэмжээнд мөнгө авах болцоотой байна. Тэгэхээр хизээ орсноос ерөөсөө шалтгааллахгүй. Тэр надаас шалтгаална. Би өөрөө бага зөв удирдаад нөгөө мундаг надтай ажиллах хүмүүсээ олоод ажиллаа явуучвал тэр дээд хүмүүс надаас бага бонусах болцоотой болчихсон. Би тэр хүмүүсээс даваад гарах юм болцоо нэгдсэн юм маркетингтай юм байна. Тэгээ бид нэ бас л Монгол нэг 2.8 сая болж байгаа хүн амтай хүн амын тоо цөөхөн энд одоо ихэнх хүмүүс маань орцсон болов гэдэг бодолтой байсан. Тэгсэж энэ компани маркетинг систем дэлхийн 80 гаруй улсад ажилладаг. Тэгэхээр миний мэдээллээр тэр олон улсад одоо олон улсад монголчууд маань байгаа. Тэр мэдээллээр дамжаад тухайн орны хүмүүс хэрэглээ авахад надаа мэдээллээрээ дамжсан хувь барьдаг. Тэгэхэд би одоо манай баг дэлхийн 5-6 орнд ажиллаж байгаа. Пошт, Солонгост юм топ багууд ажиллаж байгаа. Солонгост хүн хэрэглээл би танихгүй шүү дээ тэр хүнийг. Тэгэхээр тэр хүн хэрэглээндээ хэрэглээ явж хаад миний мэдээлэлээр дамжсан учраас надаа зөх хэмжээний хувь гараа явждаг. Тэгэхээр энэ дэлхийн 7 тэрбум гаруй хүнд энэ бизнес үйлчлэх болцоо нэгдсэн. Тэгэхээр мэдээлэл одоо ер нь 21-р зууны бизнес чинь мэдээлэл л бизнес. Хүн болгон интернетэд бараг интернетээс холбогддгүй хүн гэж бараг байхгүй болсон одоо үед тий. Тэгэхээр энийг та интернетээр фэйсбүүкээр тий одоо сүүлийн үеийн мэдээллийн хэрэгслийг бүгдийг нь ашиглах их болцоотой дэлхийн нийтээр. Та энэ компани давуу талыг тэр хүмүүст ингээд мэдээллээрээ дамжуулаад хүргэхэд таны багт тэр хүмүүс ороо явахад дэлхийн нийтийн бага бүрдүүлэх болцоо нэгдэж байгаа гэсэн үг. Энэ дээр нэмэт хэлэхэд энэ дээр бас нэг сонголтын асуудал одоо яригдж эхэлж байна л да тийм ээ. Тэгэхээр би одоо за танд баяр хүргье. Та шүлжээний бизнес одоо миний том бизнест одоо том бизнесийн сектор руу шилжих арга зам мөн байна гэж шийдвэр гаргалаа гэж бодъё. Тэгвэл энд мэдээж бид нэр маш олон компаниудад сонголт хийх шаардлага тулгарна л да. Тэгэхээр одоо шинээр сонголт хийж байгаа залуучуудтай хандаж одоо үзэгчдтэй хандаж юу гэж хэлэх вэ гэхээр энэ сонголтыг хийхин тулд та хэд хэдэн үзүүлэлтүүдийг бас анхаарч үзэх шаардлагатай байдаг. За хамгийн түрүүнд компани сонгоно тийм үү? Тухайн компани дэлхийд амнсан дэлхийд даяар одоо олон улсад үйл ажиллагаа явуулж байна уу? Аль эсвэл одоо хязгаарлагдмал хүрээнд ганц хоёр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна гэдгийг нэгдүгээр харах хэрэгтэй. Бидний мэдээ зорилго бол дэлхийд амнсан том бизнесийн багийг бүрдүүлэх зорилготой байгаа шүү дээ. Тийм учраас болж өгвөл олон улсад одоо үйл ажиллагаа явуулдаг. Тэгвэл сая насаа ах маань хэллээ. Prolife компани бол дэлхийн 80 гаруй улсууд одоо
яг аль биесээр ингээ үйл ажиллагаа явуулж байгаа. Ийм компани байж. За хоёрдугаарт мэдээж нөгөө компани одоо бүтээгдэхүүний хосгүй гайхалтай тийм чанар байж ах хэвээр. За гуравдугаарт яг вөхөр хамгийн гол асуудал юу гэхээр тухайн компани маркетинг нь таныг нөгөө түрүүний хэлжсэн борлуулагч болохгүй тий. Одоо гадуур бол ихэвчлэн борлуулагч нарын шүлжээгээр монголчууд маань шүлжээний бизнесийн дүр төрхийг ойлгоод байна шүү дээ. Тэгвэл тэр компани маркетинг нь таныг борлуулагч болгох нь альсвал удирдагч болгох нь гэдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Тухайн компани сургалтын тогтолцоо таныг борлуулалтанд сургах нь удирдагчинд сургах нь гэдгийг бас ялгаж салгаж явах хэрэгтэй л дээ. Тэгэхээр Folive компани энэ маркетинг бол одоо сүүлийн 40 жилд бий болсон маркетинг хамгийн шилдэг маркетингаар тодорсон ийм одоо сургалтын тогтолцоотой дэлхийн хэмжээний шилдэг компани байгаа гэдгийг хэлэхэд бас таатай гэдэг юм. За баярлалаа. За одоо түрүүний гадаад зах зээл гэдээ ярьж шүү дээ тий. За Монголын хүн ам цөөхөн байна. Зах зээл жижигтэй байна гэдэг. Би бас оюутан байх хугацаанд хичээлийн гадар бас сүлжээний юмд ажиллаж үзчихсэн л та. Тухайн үед ихэд яаж исэн бэхээр би бас гадаад зах зээлийг залуун гэдэг утгаараа бас зах зээл яг л нэг хүмүүсийн одоо монголчин цөөхөн амтай энэ сүлжээ орж ирээд удацсан юм байна. Тэгэхээр яаж гадаад руу одоо жишээ сүлжээгээ задлах вэ гэдгийг их анхаарч ирсэн байхгүй тухайн үед. Тэгэхэд яаж исэн бэхээр босоо тавиад өгчдөг. Та ийм цолон төрсэн байх хэвээр ингэсэн байх хэвээр гэд нэлээд өндөр босоо тавина. Тэнгүү тэрийг ингээд тооцоол хийгээд үзэхээр нэлээд тодорхой хэмжээний урт хугацаа шаардсны дараа тэр зах зээл рүү орох боломж нь өөрөө чадах юм бол нэгдэж байгаа ч. Энэ Folive компани маркетинг яаж нэхэр тийм босго ерөөсөө байдаг. Та үнэхээр өөрөө хилтэй байгаад гадаад хүмүүстэй харьцаж чадаад ажиллаж чадхаар бол энд Монголд ажиллахгүйгээр шууд энэ зах зээл дээр ажилласан болно. Тэн дээр тэгж шууд нөгөө та тийм болцлыг хангасан байх хэрэгтэй, ингэсэн байх хэрэгтэй гэдэг тийм бас шаардлага тавьдгүйгээр бас их давуу талтай. За баярлалаа. Ерөнхийдөө нэвтрүүлгийн маань хугацаа өндөрлөх тийш хандж байна. Тэгэхээр та бүхэн бас нэвтрүүлгийн өмнө өөрсдөө танилцуулж байсан тийм ийм цолтой гээд энэ цолонд хүрснээр одоо та бүхний одоо даатах урамшуул нь юу байв тийм энэ одоо сүлжээний бизнесээс та бүхэн юуг олж авсан бэ? Таны амьдралд одоо хэрэгцээ болж байгаа зүйл юу вэ? За нэгдүгürt би энэ бизнест орж ажилласнараа том бизнес хийх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Том бизнес хийх хамгийн одоо надад ойрхон боломж, ер нь хүмүүст хамгийн ойрхон боломж бол сүлжээний бизнес. Тэр дундаа Folive компани бизнес бол үнэхээр хүний том бизнесийн талбар руу хөтлөөд орчих. Тэ? Дөт зам юм байна гэдгийг олж харсан. Энэ бол миний маш том амжилт байсан, тэ. Тэгээд дээрэс нь энэ бизнест надад орснороо би нөгөө хязгааргүй тэ нэг хязгаарлагдмал орлоготой өөрийгөө цаг хугацааг зориулах биш, хязгааргүй өсөнд хэлэх тийм орлоготой болох боломжийг нээж өгсөн. Ялангуяа түрүүн хэлсэн тэ. Би Америкийн бүтээгдэхүүнийг хятадуудад мэдээлэл өгөөд хятадуудыг хэрэглүүлснээрээ хятадын зах зээл дээр энэ үйл ажиллагааг явуулснараа яг хятадын зах зээлээс маш их мөнгөний урсгалыг Монгол руу татах, аль ч зах зээлээс мөнгөний урсгалыг татах тийм боломж байгаа байхгүй. Гэтэл одоо сүлжээ ер нь бол хүмүүс ярьж шүү дээ. Яаж одоо өөртөө байгаа баялагийг л гаргах уу гэдгийг талаас нь яриад шүү дээ. Гэтэл би юу гэж бодсон гэхээр баялгаа гаргах биш. Бид нэр хүмүүст мэдээлэл өгснөөрөө тэр гадны бүтээгдэхүүнийг өөр орны хүмүүст хэрэглүүлснээр асар их мөнгөний урсгалыг Монгол руу татах энэ том боломж юм байна гэдэг нэг тэрийг олж харсан. За сар болгон авж байгаа орлого яа миний амьдралд одоо жишээ нь бодтойгоор ямар үр зүйлийг өгсөн бэ гэхээр одоо би энэ бизнест ажиллаж байгаа хугацаанд 3 жил одоо 4 жил ирээтэй болох гэж байна л да. Энэ хооронд бол одоо юуны хүний одоо ойр зуурын хэрэгцээг бол бүрэн хангасан. Одоо шинэ одоо байртай байсан тэрнийхээ лизингийг дуусглаа, дахиад 3 өрөө шинэ байр авлаа, жижиг тэрэг ундаг байснаа, том машин ундаг боллоо, тий. За тэгэл урд нь төсөлж байгаагүй газраараа аялдаг боллоо. За тэрнээс гадна нөгөө нэг урд нь мөрөөддөг байсан Америкт очиж үзэх юмсан, тэр өндөр хөгжилтэй орны одоо хөгжлөөс нь суралцах юмсан гэдэг тэр мөрөөдөлтөд хүрсэн. Одоо бид нар чинь жил 6 сар тутам Америк руу явж штэ. Одоо энэ ч байгаа улсууд бүгд л 10 жилийн виз авсан байж байгаа ч штэ, тий. Тэгээд ингээд дэлхийдээ хөл зэрэгцэн алах боломж олдсон гэд маш олон зүйлүүд миний амьдрал бий болсон л доо. Тэрнээс гадна хувь хүний хувьд бол үнэхэр хөгжсөн. Одоо жишээ нь би бол энэ бизнест орж ажиллахаас өмнө өөрийн гэсэн л бизнестэй нэг хэдэн хүмүүстэйгээ л харьцдаг нэг л хэсэг хүрээнд л яваад идэг байсан. Гэтэл энд орж ирснээрээ тэр 1000 хэдэн зуун хүнтэй ингээ харьцаад эхлэхэр чинь энэ амьдралыг, энэ дэлхийн ертөнцийг олон талаас нь харах болцоо гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг хувь хүний хувьд хөгжих боломж гарч ирж байна. Харилцааны өндөр одоо чадвартай болж байна. Хамгийн гол нь юугаар солишгүй гайхамшигтай хамт олонтой болж чадсан. Манай багт хамт олонд ч одоо олимпийн медальтай, олимпийн аврагаас ихсүүлээл те
төрийн хөгшинчил байж гин, мисс хүнчил байж гин, тэ төрийн байгууллагын өндөр албан тушаалтаач хүн байж гин, хувийн бизнес эрхлээд явж байгаа алтны уурхааны эзэмч байж гин, тэ. Тэгэхээр энэ олон хүмүүстэй харьцах бололцоо гүүрийг тавьж өгсөн. Тэр бол миний амьдралд олдсон маш том боломж байсан. За тэгэхээр For Life компани бол ерөөсөө л олгогдож байгаа бүх боломжууд гэж би боддог л доо. Тэгээд дээрэс нь нэмж хэлэхэд бол For Life компаниг би одоо бид нар сая нэвтрүүлэгт орсноос хойш For Life-ийн бизнес гэж ярьлаа те, шүлжээний бизнес гэж ярьлаа. Тэгвэл энийг бизнес гэдэг талаасаа биш. Зүгээр л бид нар хүмүүст санхүүгийн бэрхшээлтэй байгаа хүмүүст боломжийг олгож байна. Гарцыг олгож байна, тийм үү? Эрүүл мэндийн бэрхшээлтэй байгаа хүмүүст эрүүл мэндийг буцааж олгох ийм тусламж үзүүлж байгаа үйл ажиллагаа л гэж өөрийгөө бодож байгаа. Тийм ч учраас өнөөдөр ямарваа нэгэн хүнд очиод би санал тавихтаа энэ хүнд би туслах чинь гэдэг нүдээр харснараа яах вэ? Нөгөө шүлжээний бизнес энэ хүн татгалзах болов яах вэ гэсэн айдсаасаа салж чаддаг. Ийм сайхан бизнес байж байгаа. Дээрээс нь сая нэргүй ах цусхан дурдлаа аялал гээд. Үнэхээр одоо та нар бодоод үз. Энэ сайхан цэнхэр дэлхий дээр хүн болж төрнө гэдэг чинь юу гэж ярьдаг вэ нөө? Зүүнний үзүүр дээр будаа асах гэд нэг будаа тогтохын хэмжээний хувь заяа гэж. Тийм том одоо мундаг хувь заяа гэж ярьдаг штэ. Тэгвэл энэ сайхан дэлхий дээр нэгэнт бид нар хүн болоод төрчихсөн бол дэлхийн ертөнцийн өнцөг болон бүр те хүний үзэх ёстой сайхан газруудыг үзээд ингээд энэ дэлхийгээс явахгүй бол үнэхээр харамсалтай тийм хэрэг болно гэж би бодож байна л да. Энэ бодол бол надад шуудж багт ингээд төрчихөөгүй. Энэ бодол бол энэ хөгжлийн явцад төрж байгаа юм л да. Жишээ нь би тадрын албанд одоо ажилладаг байхдаа хөвсгөл одоо байгаль нуур гэдэг ч юм уу те ар хангаагаад Монголынхаа сайхан нутгуудаар аялж үзэж ийсэн. Гэтэл For Life компанитай хөл нийлээд алхаснаас хойш сүүлийн ганцхан жилийн хугацаанд би одоо Москва, Парис, Грек, Хорват гэдэг улсуудаар те Венец, Италийн Венец, за мөрөөдлийн нөгөө Америк орны Майами, Орландо гэх хотуудаар ингээд дэлхийн 7-8 улсаар зөвхөн 1 жилийн дотор ингээд компанийнхаа маркетинг амжилттай ажилласны хүчинд аялаад ирж байгаа байхгүй. Гэхдээ энэ аяллаа гайхамшигтай нь юу гэхээр энэ чинь миний аялалд хамт аав минь явж байна. Төрсөн эгч маань явж байна, дүү маань явж байна, хүргэн маань явж байна. За ээж маань Индонезийн Бали арал дээр аялаа амраад бас ирлээ те. Энэ болгон одоо Грецкеп гэдэг аялын урамшуул байдаг л да. Энд хүн карманаасаа нэг ч төгрөг гаргахгүйгээр хүсэж мөрөөдчихсэн тэр дэлхийн 7 гайхамшиг те одоо хүний гараар бүтээгдсэн хичнээн гайхамшиг байдаг үлээ. Тэднийг үзээд ирэх боломжийг For Life компани биднэрт олгож байгаа. Тэгэхээр юу гэж нэхэр энэ For Life компани биднийг тойрсон маш олон боломжуудыг зэрэг олгож байгаа юм боломжийн одоо нэг том бөөн цөм гэж ойлгож болно л да. Passengers should say traveling on flight to Moscow. Чинийх биш юм уу? Энийх маань. Оросын ядганы улсын нийслэл Москвагийн Шерматовын буудлын гэдэг Нисконцны буудлын дээр буугаад цаашаа Парис руу нисэхэд дамжин нисэх онгоц руугаа 20 дугаар гейт руу явж байна. За ачаараа үхэж байна. Ингээд явсаар байгаа Парис ирчихлээ. Парис Шенген рүү орно гэдэг бол амархан юм байна. За эцэг яадаг Грецкеп яадаг маань Парисын алдарт Эйфелийн замх руу ирж байгаа. Үзэхээр ирээд байна. За Эйфелийн замхыг харагдаж байна. Парисын 2 дахь өдрийн ажил эхэлж байна. За, For Life-чудаа наашаараарай.
Тус сүмийг үзгээр өдөрт 30 мянга орчим хүн жилдээ 20 сая орчим сүсгтэн олон жуулчид эрт цуглаж үздэг юм байна. Бид нар Дубровник хотын төв талбай дээр ирээд байна. Офситийн дотор орж ирээд явчихсан. And he now is a member for life. For you, waiting for people like yours. And Tatiana from. Гэрэг райдчин сайхан уу манайхаа гараа өргөөрэй хаагуу сууж ийна хажууд сууж ийна энэ сууж ийна гэрэг сайхан байна Ерөнхийдөө төв талбайгаар явж байна гэрэг сайхан байна. Арбалийн бодомт шиг. Манай урцаагаан шиг. За ингээ Олимпиатын археологийн малтлага өнөө хэрэн дуусаагүй үргэлжилж байдаг бахан. Энэ агуу том хотын одоо бүтээн байгуулж ирсэн тухай төсөөлөн бодоход бол үнэхээр сэтгэл одоо багтахгүй тийм их. Сайхан. За манай эдэгчид тэнд явж байна.
Гараа өргөрөө. Гараа. Маши хатгараа жара. Официально приглашенному, который вместе со своей супругой закрыл высокий ранг Gold International Diamond в ноябре прошлого года. Нөрөгөнж төлөвлөсний 12 давхрын хоолны газар орж ирж байна. За өнөөдрийн хоол идэхээр бидэд орж ирлээ. За мэргээ наашаа яваарай. За мэргээ хүмүүж хоёр хоолны газраас зөрөөд гарч ирж байна. За энэ бол Нөрөгөнж төлөвлөсөн дээр явж байгаа 2000 зорчиг хоол иддэг олон заалнуудын нэг заалн байгаа. Одоо Нөрөгөнж төлөвлөсөн нэрийн цаг бол Хэд юм байна? Бид нар Итали Венец хотод Нөрөгөнж төлөв онгоцноос буугаад автобусандаа суугаад Венец хот руу явж байна. За ингээ Венец хотын автобусыг зогсоод байна. За Итали Венец хотод Кондол завин дээр суугаад Италийн түүх соёлын хамгийн дурсгалтай газруудаар аялж байгаа аялал маань эхэлж байна. Венецэд Кондол завин дээр Gold International Diamond наранхуу. Тэртаа энэ зэрэгч явна. Өвөө нарын гэр бүл явж байна. Саахан явж байна уу? Итали Венецд явж байна гэх юм. Ийм сайхан. Үнэхээр барилгын хийцмэц бол гайхалтай чамин гоё газар байна. Манай хоёр хэллээ. Ер нь л яг адилхан аялаа явж байсан. Тэгээ би 5 жилийн хугацаанд дэлхийн 13 улсаар явсан байлаа. Тэгээ бага олон улс төгжүүлэх болцоотой. Тэгээд тэр бизнесээ хийгээ явж байхдаа л юм үзэд нүд тайлаа явж байдаг. Холланд компани гайхамшигтай аяллаар жилд 1-2 удаа аялуулдаг. Энэ аялалд гэр бүлэрээ 4 удаа явсан. Тэр ийм мундаг болцоонуудыг олсон. За тэгээ би бизнесээ явж байгаа хүмүүс адилхан би бизнесээгээд машин зараа явж байхдаа хүртэл шинэ машин унж үзээгүй байсан. Шинэ машин унандаа л гэж боддог байсан. Холланд компанид ажиллаа 3 жил болол би цоо шинэ машин Land Cruiser аваад өөрөө унаа явчихсан. Тэгэхээр ийм болцоонуудыг олгодог. Тэгэхээр бүх хүмүүст энэ болцоо нээлттэй байна. А энэ дээр бас нэг юм хэлэх гээд би олон залуучуудаа уулзж байгаа. Тэд нар маань ингээд би бизнеслтэй мөрөө надад мөнгө байхгүй. Одоо юу хийдэг юм блэ? Нэг нэмэлт орлого хэрэгтэй. Орлого маань хөрөхгүй нэг ярьдаг. Тэрэн дээр
Polypipe компанийнхаа болцоог санал болгоо явдаг. Тэгэхээр энэ бол ерөөсөө бага хөрөнгө оруулалтаар ийм өндөр боломжит хүрэх тийм болцоог нээж өгч байгаа юм байна. Тэгэхээр энэ болцоог хуваалцах бол энэ телевиз үзэж байгаа олон хүмүүсийн болцоог хуваалцаасаа тэр Америкийн компани олгож байгаа боломжийг хүртээсэй гэж хүсэж байна танттай. Миний хувьд бол одоо энэ компани сургалтын системд бол маш сэтгэл хангалуун байдаг. Одоо бид нэг залуу хүмүүс яг академик боловсрол, дээд боловсрол юм уу тавьж байна. Амьдралын боловсролууд гэдэг одоо жишээ академик бус одоо янз янзын хувийн хөгжлийн сургалтуудыг гадуур явж идэх сургалтууд байдаг. Энэ сургалтуудыг суухын тулд тодорхой хэмжээний мөнгө төлөх шаардлагатай байдаг тийм. Энэ компанид эсэж орсноор төлбөр байхгүйгээр олон улс хүлээн зөвшөөрөгчийн сургалтын дистратай боломжуудыг маш их авч чаддаг. Ингээд ирэхээр хүн өөрөө хөгжөөд ирэхээр боловсролын төвшин, орлогын төвшин хоёр бол шууд хамааралтай гэж үг өгдөг шүү дээ. Энэ бол судалгаагаар гаргаад ирсэн зүйл. Тэгээд эн чинь өөрөө хүн хөгжөөд ирнэ гэдэг чинь за яг санхүүгийн хувьд тодорхой хэмжээний орлогын их өсөр найдвартай болж байна. Тэрнээс гадна хувь хүн гэдэг утгаар маш сайн хөгжиж байгаа илрэл. Өөрөө нэг үгээрэл давхар үнд зүйл болж хувирж байгаа зүйлүүд. Энэнийг л би одоо энэ компаниас олж хараад энэ чиглэлийн юм дээр өөрийгөө ингээ хөгжөөд явж байгаа дэр бол маш их азтаад тооцоол ингээ явж байгаа та. За баярлалаа. Тэгэхээр манай доржийн гудамж нэвтрүүлгийн маань энэ удаагийн зочноор Америкийн нэгдсэн улсын ForLife компани Монгол дахь дистрибьюторууд одоо хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд үзэгч та бүхэн бас бидний ярилцлагаас бас тий ойлгох ёстой зүйлээ ойлгоод авсан байх гэж бодож байна. За энэ компанитай холбогдохыг хүсэх юм бол одоо утас нь явж байгаа, доор байрлаж байгаа. Тэгэхээр энэ утас руу холбогдоод эдгээр хүмүүстэй бас уулзаад сургалт судалгаанд нь суралцаад бас өөрсдөө санхүүгийн эрхчлүүлэнд одоо хүрэх ихний алхмаа хийх бахаа гэж бодож байна. Ингээд та бүхэнд баярлалаа. Та бүхний одоо энэ бизнест өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Бүгд ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Нэвтрүүлгийн ивент итгэгч Зогийн дээд зочин бууз. Нэвтрүүлгийн ивент итгэгч Зогийн дээд зочин бууз. Нэвтрүүлгийн ивент итгэгч Зогийн дээд зочин бууз.